Daydream Awakening. Зэмэцхан уу өхрийн ордныхны уншлага хийж байна. Тэгэхээр өхрийн ордныхондоо эндийг төвшүүлж байна. Тэгээд та бүхэндээ хэрэгтэй мессежүүдийг энэ уншлагаараа хөрвүүлэх болно. Өхрийн ордныхны маань уншлаг бэлэн боллоо. Тэгэхээр хоёр өөр төрлийн ерөнхийдөө утгатай хөзрүүд гарч ирсэн л дээ. Нэг нь болохоор тата, нөгөөх нь болохоор баг зэрэг тако. Тэгэхээр хэдүүлээ тагоогээс эхэлцгээе. Өхрийн ордных маань ер нь ойрд жоохон сэтгэл санааны хувьд нэг юм ойлгомжгүй байдалд байгаа бололтой, жоохон төрөвдсөн. Ямар нэгэн зүйл дээр шийдвэр гаргаж чадахгүй, эсвэл яг бодит байдлыг бодит байдлаар нь харж чадахгүй, яг зөв юм болоод байна уу, буруу юм болоод байна уу гэдгийг бас сайн ойлгохгүй, ер нь өөрийгөө ч сайн ойлгохгүй тийм үе дээрээ байх шиг байна. Тэгээд ерөнхийдөө энэ нь ямар шалтгаантай вэ гэдгийг тайлбарлаж өгье л доо. Саний одоо энэ сэтгэл зүйн докторгүй байдлыг бол доош харсан Ace of Cups үзэрманыг харуулж байна. Ерөнхийдөө өөрийнхөө одоо эмоц дотроо нэлээд төрөгдсөн учрыг нь ойлгохгүй байгааг ерөнхийдөө юм харуулж байгаа үзэр байна л да. Тэг энэ болохоор юутай холбоотой вэ гэхээр Seven of Wands-ийг энэ байралтай гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө энэ болохоор яг юм хэрэгтэй зүйлийн араас биш, яг үнэндээ баг зэрэг юм бүтлэхгүй, хэрэггүй, яг үнэхээр хийх шаардлагатай юм уугүй юу гэдг нь юм үн цэн нь маш тодорхойгүй, баг орхих хэрэгтэй байгаа зүйлийн араас явсан байгааг илтгэжлээ л да. Тэгэхээр та бүхний ямар нэгэн ажил хэрэг, үйл, project, за бусадтай харилцаа болон өөрийн чинь бас юм нөхөрлөлийн харилцаа, хайр дурлалын ялангуяа дурлалын шүү нэг юм урт удаан хугацааны харилцаа гэхээс илүү одоо магадгүй нэг юм богино хугацааны флинг ч юм уу те юм романсын үйл явдал бас байж болно, ажил хэрэг байж болно. Өөрийн чинь энерги ерөнхийдөө нэлээд яг энэ нэг тодорхой зүйл дээр шавагдаад яг үндэ миний хийх зүйл үү, хийхгүй зүйл үү, хөөх зүйл үү, хөөхгүй зүйл үү гэж ерөнхийдөө нэлээд одоо тунгааж бодож магадгүй хаях бол хаяхаар одоо хаях шаардлагатай үйл явдал тохиолдоод байгаа юм байна л да. Тэг яагаад таагүй вэ гэсэн мэгээр яг энэ нөхцөл байдалтай холбоотойгоор та яг энэ маш олон сэлмэнд ингээд зогтсон мэд ерөнхийдөө сэтгэл зүйн сэтгэлгээний дарамт, шахалт, стресстэй маш их хэмжээний оюун санааны стрессэнд орсон. Ерөнхийдөө бууж өгөхөд бэлэн байгаа тийм байдалд таныг оруулж байгаа юм байна л да. Тэгээд хэрвээ ерөнхийдөө бол одоо энэ нөхцөл байдлыг та дуусгах хэрэгтэй, хайж орхиж явах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар ертөнд цаанаас нь энэ үйл явдлыг ерөнхийдөө дуусгахаар энэ гинтийн үйл явдлыг бас авчрах ийм Tower хүзэр маань гарч ирсэн. Тэгэхээр ямар ч одоо нөхцөл байдлаар гарч ирж магадгүй бараг одоо тэр таагүй гинтийн заавалчгүй таагүй биш шүү. Бас таатаач гинтийн үйл явдал тохиолдож магадгүй. Та түүнд бараг ингээд баярлахаар зүйл болж магадгүй. Одоо таагүй жишээ нь тухгууруулахаар юм болсон ч гэсэн та яг үндэ цаанаас өмсдөн ч юм уу те яг ингээд дотороо ёо ашгүй те ингэж нэг юм дууслаа те ингэж нэг юм эндээс ингээд саллаа гэдэг ч юм ерөнхийдөө байдалтай байж магадгүй. За таата хэсгийг хэдүүлээ ярьцгаая. Four of Pentacles үзэр маань гарч ирсэн. Тэгэхээр энэ бол яг маш их доктортой баялагийг бүтээж чадсан айгүй гоё юм байр сууриа эзэлсэн. Тэгээд өөрийнхөө гэсэн зүйлээ ингээд бүтээсэн байгааг илтгэж байгаа хүзэр. Энэ бол яг та бүхний хувьд бол яг материалын зүйлс дээр илүү ойр буухах гэж бодож байна. Зөвхөн материалын зүйлс гэлтэхгүй одоо нийгэмд эзлэх байр суурь, хүмүүс хоорондын харилцаанд эзлэх байр суурь гэх мэт өөртөө бас юм үн цэнтэй юм гоё доктортой байдлыг та бүтээж чадсан байна. Тийм Eight of Pentacles үзэр манаас гарч ирсэн. Ерөнхийдөө бас нэлээд юм баян шинэлэг тийм ашиг ихтэй те үр өгөөж ихтэй ерөнхийдөө бас байгаа юм байна. Энтэй холбоотойгоор яг саний нөгөө нэг таныг ажил дээрээ эсвэл нэг харилцаан дээрээ ерөнхийдөө ингээд
бүтлгүй нөхцөл байдал үүссэн байгаа даа штэ. Гэхдээ та яг өөр давхар нэг шинэ ажил дээр ерөнхийдөө айгүй юм амжилттай байхаар бас нэг юм өөр зүйл таны амьдралд тохиолдож байгаа юм шиг байна. Энэ бол маш танд өгөөж ихтэй. Дээрээс нь ингээд үргэлжлүүлээд явхад айгүй их юм дэмжигдсэн ажил үйл хэрэг харилцаа энергийн энергийн байдал нь ч гэсэн ерөнхийдөө нэлээд таатай байна. Танаас өөрөөс чинь маш их энерги танд өөрт чинь маш их энергийг өгөх болно. Түнчлэн бас та бусдад маш их тэрийгээр ажил хэрэгээр ч юм уу тэр харилцаагаараа маш их юм өгөөжтэй байж тахаар та хүзрээс гарч ирсэн. Тэгээд яг энэ уншлагын хамгийн гол үзэр бол full үзэр маань хамгийн сүүлд гарч ирсэн. Энэ ямар утгатай үзэр вэ гэхээр ерөнхийдөө яг тоогоор бол тэг гэсэн тоотоо. Тэгээд ямар утгатай вэ гэхээр бүх магадгүй тэр нэг юм онцгүй нөхцөл байдал ч юм уу те өмнө нь болж болсон юм конфликтууд ч юм уу юуж бай хамаагүй та өмнөх хуучнаасаа салаад бүр мөсөн салаад ингээд ямар ч холбоогүй сүлбээгүй юм хүлээсгүй сайхан тэндээс чөлөөлөгдөөд өөрийгөө чөлөөлөөд шин амьдралынхаа нэг юм гоё хэсэг рүүгөө орох тэр талыг илтгэж байгаа хүзрэлтөө. Тэгэхээр өмнөх алдаанаасаа мэдээж суралцаад үргэлжлүүлж байгаа. Гэхдээ өмнөх асуудалтай байсан зүйлүүдээс нэг амар гомдол хийхгүйгээр ер нь ямар ч юм сэтгэлийн ч юм уу оюун санааны ч юм уу ямар нэг юм ачаагүйгээр та дараачихаа ингээд амьдралынхаа ажлынхаа хайр дурлал нөхөрлөлийнхаа хэсэг рүүгээ ингээд шинээр ямар ч бусад өөр юмны ачаагүйгээр гоё хөнгөн шингэн орохыг илтгэж байгаа хүзэр. Тэгээд энэ болохоор яг л дахиад тэгээс эхлэх тийм сайхан аяллыг илтгэж байгаа. Тэгээс эхлэн гэдэг нь болохоор ерөнхийдөө сайнаар бас ойлгож авахыг хичээгээрэй. Яагаад гэвэл ерөнхийдөө хуучин юмнуудаасаа тэр чигт нь ингээд хагацаад тэгээд бүр илүү гоё баялагийг бүтээх, бүр илүү гоё харилцаа бүтээх ч юм уу те бүр илүү гоё өөрийгөө олж нээх тийм шинэ гоё адал явдал эхэлж байна гэсэн үг ерөнхийдөө. Тэгээд хамгийн гол нь ямар ч юм хүлээсгүйгээр ямар ч ачаагүйгээр энэхүү аялалдаа та ийм өөдрөг бараг гинэн ч юм шиг те ийм гинэн байдлаар ерөнхийдөө авах юм бол таатай гэсэн үг. Тэгэхээр өхрүүдийнх маань уншлага нэг иймэрхүү байлаа. Өхрүүдэд амжилт хүсье. Баярлалаа.